За тэгэхээр энэ татварын ерөнхий хуулийн өөрчлөлтөд хамт орж иж байгаа нөөтийн татварын хууль дээр би бас тодорхой үг хэлье гэж бодож байна. Манайх бол нэг талаас хөдөөж ухаан бүтээгдэхүүн зах зээл рүү орж иж байгаа. Магс, ноос ноолуур, тэгэл одоо төмс хүнсний ногоо, буудаа зэрэг. Энэ бүх зүйл зах зээл рүү орж ихдаа бүгдээрээ газар тариалан эрхэлдэг хүмүүс, малчид бүгдээрээ нөөт төлсөн гэдэг одоо жишээ нь одоо махан дээр ирэхэд нөөт төлөөд төлсөн гэж үзээд махын бэкс дээр очих. Махын бэксэн цаашаа махны өдөр ч юм уу хямны өдөр ч юм уу эсвэл ресторан руу махаа өгөхөд нөөтийн баримт авахгүй гэхдээ нөөтгөө авчиад ингээд хямдхаа аваад явчих. Тэгэд ерөөсө нэг талаасаа 30% бараа бүтээгдэхүүн зах зээл рүү нөөтийн баримтг орж иж байгаа. Нөгөө талаар манайх бас хэрэглэгч орно. Манай нийт одоо хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүний 90% чинь бүгдээр хятадаас усаас орж ирдэг. Тэр бараа бүтээгдэхүүн одоо мэдрийн одоо өмсөж байгаа хувцас хэрэглэл одоо энэ бүх тоног төхөөрөмж энэ бүгдээр орж ирнэ. Тэрний ихэнх нь гайлаар яаж орж ирдгүү гэхээр том одоо ачааны машин маш их олон одоо нэг машин дээр ихэд чинь хэдэн зуун нэр төрлийн бараа орж ирдэг. Тэрнийг яадгүй гэхээр амраар нь жин тоон ихтэй, бага үнэтэй, цемент ч юм уу барилгын материалаар мэдүүлээд ороод ирдэг. Тэгэхээр тэр бүх бараанууд бүгдээрээ наран туулын зах дээр орчроод тэр 330 сум аймаг дөрвөлөө ингээд хуваарлагддаг. Тэр бүх анханасаа бичгүүрэмт нь байхгүй тэр бараанууд яадгүй гэхээр бүгд нөөтийн нөөтхөө бүгдээрээ Монгол улс даяар тараагддаг байхгүй. Ингээ хоёр талаасаа ерөөсөө нөөтийн баримтгүй ийм бараа бүтээгдэхүүн Монгол улсад оржоод энэ ямар ч одоо худалдаа үйлчлэгийг бүртгэх боломжгүй болж. Энэ татварын нөөтийн татварын хууль чинь ер нь бараа бүтээгдэхүүнийг бүртгэх ёстой хууль шүү дээ. Өнөөдөр та нар нэг төсвийн орлого бүрдүүлдэг татвар болгоод хувирагдсан байгаа байхгүй. Тэгээ энэ бүх зүйл юунаас болж байгаа вэ гэхээр татварын өндөр 10% татвараас болж байгаа. 16 хүртэл энэ нөөтийн татварыг нэг их ярьдаггүй байсан. Одоо яагаад яриад байна гэхээр Монгол Ардын нам 16-оноос хойш 9 төрлийн татварыг нэмсэн. Дээрээс нь маш их олон одоо хураамж төлбөрүүдийг газрын төлбөр гэхэд өчнөө олон дахин, автомашины төлбөр гэхэд 5 дахин нэмэгдсэн байж байгаа шүү. Тэгээ энэ бүх зүйл нөгөө нэг компаниудын, иргэн аж ахуйн нэгжүүдийн бүх нөгөө нэг эргэлтийн хөрөнгийн бүгдийг хогсороод одоо тэгээд нөөтийн татвар чинь маш том ачаал болчиход байгаа байхгүй. Тэгээд одоо жишээ нь одоо Менцайхан сайд таны 1000 сум дээр 15 дэлгүүр байгаа. 15 дэлгүүрийн нэг нь л нөөтийн баримт өгч байгаа. Алдаг оног. Тэгэхээр тэр хөдөө орон нутгад байгаа амьдарч байгаа хүмүүс чинь нөөтийн баримт өгөхгүй болохоор нөөтийн шивэлт байхгүй, буцаа олголт байхгүй, суглаанд оролцохгүй. Тэгэхээр тэнд ерөөсөө тэр нөөтийн одоо татварч үйлчлэхгүй байх гэсэн үг. Гэтэл Улаанбаатар хотод бүх хүмүүс одоо ажил үйлчлэгнээс нөөтийн баримтаа авдаг, шивдэг, суглаандаа оролцдог, татварын буцаа олголтоо авдаг. Тэгэхээр нийслэлд үйлчлдэг, хөдөө орон нутгад үйлчлдэггүй ийм одоо 5% буцаалтыг зандан шатар дарга оруулж ирсэн. Би энийг эсэргүүцчихсэн. Тэгээ энийг сая одоо буцааж байгаа нь зөв. Нөгөө талдаа та нарын оруулж ирж байгаа одоо жишээ нь ингээд нөөтийн босгыг 400 сая болгож байгаа. 400 илүү 500 илүү 400 сая болгож байгаа. Тэгээд дээрэс нь асгалбал бүсүүдэгт 1% янзын юм давж байгаа. Энэ чинь нөгөө нэг татварын ижил байх зарчмыг тэр бүх зүйлийг бүгдийг алдагдуулж байгаа байхгүй. Энэ чинь буруу. За 1 минут тодруулж асуултаа асууя. Тийм учраас энэ татвар чинь ерөөсөө энэ ажил үйлчлэгийг бүртгэх тэр зүйлээсээ халиад ерөөсөө айхтар дарамт болцсон байна. 10% чинь 20% буцаалт чинь. Тийм учраас миний өргөн барьсан нөөтийн татварыг 5% болгох, буцаа олголт нь 2% байх. Ингэсний үр дүнд татварын одоо анханасаа тэр зах зээл рүү орж иж байгаа тэр бүх бараа бүтээгдэхүүн дээр энэ татвар 5%-ийг ногдуулж 2% буцаа олголт олгож 3%-ийг төлснөөр бүх бараа бүтээгдэхүүнүүд чинь бүгдээрээ бүртгэгдэж энэ нөөт төлдөг аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэж өнөөдөр 70 мянган аж ахуйн нэгж нөөт төлөгчөөр бүртгүүлсэн байгаа. Бид нар 200 мянган аж ахуйн нэгжтэй шүү дээ. Дээрээс нь 250 мянган хуваарь хөдөлмөр эрхэлдэг хүмүүстэй тэрний дөнгөж 40 мянган нөөт төлөгчөөр бүртгүүлсэн байж байгаа. Энэ бүх хүмүүс чинь бүгдээрээ татвар нь бага хэмээл бүгдээрээ нөөт төлөгчөөр бүртгүүлж энэ нөөтийн
төлөгчийн татврын бааз суурь нэмэгдсэний үр дүнд ямар ч орлого багасгахгүйгээр илүү одоо За асуулаа. Мэд сайхан сайд хариулъя. Загжгүй мэд сайхан сайд хариулъя. Сангийн сайд. За бүрдэр жигшний асуултанд хариулъя. Тэгэхээр нөөтийн татвар бол төсвийн урдгын 20 хүртэл 20-с дээш хувийг бүрдүүлж байгаа манай үндсэн гол тогтвортой татвар байгаа. За зүгээр дэлхий дээр аваад үзэх юм бол нөөтийн системтэй 175 орны дунд бид нар судалгаа хийхэд Монгол улсын 10% хэмжээ бол харьцангуй доогоор тооцогдож байгаа. Манайхаас доош татвартай нөөтийн татвартай 9 орн л байгаа. Нөөтийн хэмжээг одоо 5% болгоод бууруулснаар улсын төсвөөр орж ирэх орлого бол одоо нэг 4.184-ээр тасархаар байгаа. Өөрөөр хэлбэл төсвийн тогтвортой орлогогүй болно гэсэн үг. Ер нь олон улсын валютын сангийн зүгээс бол нөөтийн хувь хэмжээг бууруулахыг буруу зөвлөхөөс гадна одоо өмнө биднэрт гашуун олон улсын туршлага байгаа шүү дээ. Шри-Ланк улс одоо 15% нөөцтэй байжгаад 8% бууруулсан. Орлого нь 30%, төсвийн орлого нь 30%-аар тасалдсан, үр дүнд нь дефолт болсон. Иймэрхүү гашуун туршлагууд байна. Нөөтийн татвар бол манай тогтвортой төсвийн орлогыг үрдүүлэгч татврын нэг. Сүүлийн одоо 5 жилийн дунджаар бол нийт төсвийн орлогын 22.3%-ийг үрдүүлсэн байна. Тэгэхээр нөөтийн татврыг тэгж 5% болгож оруулж ирэхээс илүүтэй бид нар ер нь түрүүн та хэлж илээ бүгд одоо нөөтийг төлөхгүй байгаа гэж. Худалдаа хийж байгаа аж ахуйн нэгж одоо татрын албан тайлагнаж байгаа аж ахуйн нэгж иргэд болгон бүгдээрээ цахим бүртгэлийг бүртгүүлж байгаа шүү дээ тодорхой дээр. За нэмэлт мэдээллийг ажлын хэсгээс өгч.